За одоо хангарт 2 дугаар студидтэй холбогдоход бэлэн боллоо. 2 дугаар студид боловсролын салбартай холбоотой. Тэр дундаа бага дунд боловсролын салбартай холбоотой мэдээллийг үргэлжлэн хүргэнэ. За өдрийн мэнд бид тэгэхээр энэ удаа бага дунд гэхээс илүү ихтэй сургуульд ороход бэлэн болсон төгсөгчдийг мэрэгжлээ сонгоход нь туслах зорилготой зочноо урьж ирүүлээд байна л да. Тэгэхээр миний зочин бол профессор Чимдийн Ган Зориг байна. Ган Зориг бол сая энэ 7 хоногоос эхэлж гадаад болон дотоодын ихтэй сургуульд эрэлттэй мэрэгжлийн хөтөлбөрөөр суралцах арга зам гэсэн ийм лекц уншсан хүн байна л да. Тэгэхээр надад нэг ийм бодол байгаа гэдэг юм. Сонсч ирсэн би нэг. Юу гэхээр хятадууд кино урлагтаа 10 жилийн дараа манад нэг иймэрхүү типийн жүжигч хэрэгтэй байна гэж захиалга өгдөг гэж байгаа. Тэгээд соёлын сургуулиуд нь элсэлт авахтаа өнөөдрөөс те яг тиймэрхүү типийн жүжигчнийг одоо залуучуудыг шалгаруулж авдаг гэж байгаа. Тэгээд энэ бол яг нөгөө нийгмийн захиалга нь ингээд ирээдүгөө урьдчилж хараад байна л да. Бид нарт өнөөдөр яг тийм судалгаа байна уу? Судалгаа байхгүйгээс болоод залуучууд маань ямар одоо эрсдэлтэй учраад байна. За тэгэхээр өнөөдөр зөвхөн одоо Монгол залуучууд гэхгүй дэлхийн олон улсад ерөнхий боловсролын сургуулийн ахлахын төгсөж байгаа ихтэй сургууль, ажлын байраа олох гэж байгаа хүүхдүүд бол мэрэгжил сонголтын дээр их алдаа хийдэг. За манай ч гэсэн тэр ажиглагдж байна. Тэгэхээр хүүхдүүдэд ямар одоо юм их дутагдвэ гэвэл зөвхөн одоо ээж аав эцэг эхчүүдээс гадна зөвлөгөө авах тал их дутуу байдаг. Тийм учраас буруу мэрэгжлийг сонгодог л доо. Тэгэхээр өнөөдөр Монголд хүүхдүүдийг аваад үзэхэд инженер технологийн чиглэлээр хүүхдүүдийн сонголт их муу байгаа. Гэтэл бизнесийн чиглэлээр 2-3 дахин их. Тэгэхээр энэ дээр бол одоо ирээдүйн нийгэм эдийн засгт сөрөг талууд гарч ирж байгаа юм л да. Жишээ нь Монголд бол эх 10 жилд одоо инженер техникийн чиглэлээр одоо 20-30 мянган ажлын байр бол бэлтгэх шаардлагатай байгаа. Тэгтэл одоо дэлхийн нийтээр хамгийн эрэлттэй одоо 13 мэрэгжлийг одоо аваад үзэхэд бол хамгийн түрүүнд барилга хот байгуулалт, химийн инженер, механик, захиргаан, тэгээ хим, тэгээ хөдөө аж ахуйн чиглэлийн одоо инженерийн мэрэгжлүүд дутагдaltaй байдаг. Монголд ч гэсэн одоо саяхан хамгийн эрэлттэй 40 мэрэгжлийг шалгаруулахад бас л инженерийн мэрэгжлүүд бол их шаардлагатай байгаа. Гэтэл ерөнхий боловсролын одоо 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдтэй уулзахад мэрэгжлийн талаар бол ойлголт сул байдаг. Ямар одоо гадаад дотоодын ихтэй сургууль мөн одоо компани тэгээ аж үйлдвэрийг сонгох тал дээр бол дутагдaltaй байгаа. За гэтэл яг одоо байгаа энэ эрэлттэй мэрэгжлээс гадна саяхан одоо аж үйлдвэрийн 4 дахь хувьсгалаар ирээдүйн одоо гарч ирэх зайлшгүй одоо ажлын байр мэрэгжлийн чиглэлийг бас олон улсад дэлхийн эдийн засгийн формоос зарлчлаа л да. Тэгээ энэ үед бол хүүхдүүдэд одоо ялангуяа 12 дугаар анги төгсөж байгаа хүүхд сурагчдын одоо ээж аав ах эгч өөрсөнд нь одоо зөвлөгөө өгөх үүднээс манай одоо Шинэ Монгол технологийн дээд сургууль дээр өнгөрсөн хагас сая өдөр одоо энэ нээлттэй демо дэй гэдэг хүүхдүүд зөвхөн мэрэгжлийг яриад бол ойлгодгүй. Тэгээ тэд нар тодорхой одоо ивентүүдийг хийж өгөх. Яг одоо цахилгааны инженер гэвэл чи ийм сураад ийм мэрэгжилтэн болоо шүү гэдэг. Компани хүмүүс ч гэсэн бид нар бас авчирсан байгаа. Жишээ нь одоо хүүхдүүдийн дунд одоо их нэрд гараад байгаа одоо анредийг үүсгэн байгуулагч ундрал за хуурай мэн одоо дөл мандах тэгээ бусад одоо инженерийн чиглэлийн хүмүүсийг авчираад хүүхдүүдтэй яг тулж уулзуулж. Тэгэхээр хүүхдүүд бол мэрэгжлээ сонгоход бол их өөр болдог л доо. Тэгэхгүй бол хүүхдүүдийн хувьд бол IT, электроник гэсэн ерөнхий ойлголт яваад байдаг. Тэгэхээр манай Шинэ Монгол технологийн дээд сургуулиуд дээр ирээдүйн одоо хүлээж байгаа та нарын их сургуулиуд ийм эрэлттэй мэрэгжлүүд байна шүү. Та нар энийгээр одоо төгсөөд тасралтгүйгээр ингээд сураад гарвал олон улсад ч гэсэн одоо дэлхийн алдартай компаниудад за Монголд одоо ирээдүйд бий болох одоо энэ олон шинэ бүтээн байгуулалтуудыг байгуулахад та нарын өмнө одоо их сургуулиуд ч хүлээж байна, мэрэгжлүүд ч байж байна. Энийг одоо яаж сонгох уу гэдэг дээр хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд манай сургууль бол тасралтгүй зөвлөгөө өгж байгаа. Тэгэхээр энэ талаар одоо зөвлөгөө авч байгаа эцэг эхчүүд байвал сурагчид байвал одоо ганцаараа анги нийтээрээ манай сургууль дээр бид нар мөн одоо ерөнхий боловсролын сургуулийн одоо багш сурагчдын захиалгаар очиж хүүхдүүдэд одоо яг энэ талаар мэрэгжлээ зөв сонгоцгоё. Ирээдүйд бий болох болон одоо байгаа хамгийн эрэлттэй мэрэгжлэр та нарын өмнө дотоодын болон гадаадын бүх ихтэй сургуулиуд одоо боловсролын дээд боловсролын орчин хүлээлттэй байна шүү гэдгийг одоо бид нар бас өгж байгаа. За яагаад би энийг одоо хэлээд байна вэ гэхээр
өнөөдөр дэлхийн ихтэй сургуулиуд манай Монголын их сургуулиуд ч гэсэн их өөрчлөгдөж байгаа. Ер нь их сургуулийн өөрийнх нь зорилго чиглэлч гэсэн яг 21-р зууны ихэнх үед бол их өөрчлөлтөө их одоо шинжлэх бол хийж байна. Тийм учраас энэ одоо орчинд хүүхдүүдэд одоо хамгийн зөв мэдээлэл өгөх үүднээс бид нэр одоо энэ гадаадын дотоодын ихтэй сургууль гэж юу юм? Ямар одоо орчин суралцах юм? Та нар ямар мэрэгжлийг одоо эзэмших авах уу гэдэг дээр одоо зөвлөх үү? Төгсөөд хаана ажиллах уу гэдэг хаана ажиллах вэ? Тэр бол одоо гайхалтай том асуудал байгаа юм л да. Тэр хүүхдүүдийн хувьд жишээ нь тэрийг харахгүйгээр хүүхд амжилтаа суралцсан гэж байхгүй. Тэгэхээр энэ талд нь бол бид нар бол маш сайн зөвлөгөө өгж байгаа. Тэгээ Монголын ихтэй сургуулиуд одоо ямар одоо инженерийн болон бусад мэрэгжлүүдийн хөтөлбөр байдیں۔ Энэ мэрэгжил чи ирээдүйд одоо хүүхдүүд 4 жилээс цааш төгсөж гарна шүү дээ. Тэгэхээр чи энэ мэрэгжлэр одоо цаашид амьдрч чадах уу? Ажиллаж чадах уу? Чи үүнээс гадна ямар одоо скил ур чадварыг олж авах уу? Хандлагыг олж авах уу? Хүмүүжлийг олж авах уу? Хамгийн гол нь яаж одоо хүн болоод өөрөө бие даагаад одоо ирээдүйн ажлын байраа бэлдэх үү? Одоогийн хүүхдүүд бол шал өөр ойлголттой болсон. Энэ хүүхдүүдийг одоо 95 оноос хойш төрсэн хүүхдүүдийг ерөнхийдөө Generation Z гэдэгт бол хамааруулаад байгаа юм л да. Эдгээр бол бидний үе, тэрний өмнөх үеийнхээс шал өөр ойлголттой орчинд өссөн хүүхдүүд байгаа. Тэдгээрээ одоо ирээдүйн мэрэгжил ажлын байр, их сургуулийн орчин ч гэсэн их өөр болж байгаа. Энэ талын ойлголтуудыг хүүхдүүдэд одоо ялангуяа төгсөж байгаа хүүхдүүдэд яаралтай хүрэх хэрэгтэй байгаа. Эцэг эхчүүдэд маш сайн зөвлөгөө өгөх шаардлагатай байгаа юм аа. Харин эцэг эхчүүдэд гэснээс би бас нэг юм сонирхоод байна л да. Одоо та сая ярьлаа инженерийн чиглэлээр хүүхдүүд сурхаа болчихжээ гэж. Би ээж аав те хүүхдээ ирээдүйд ямар мэрэгжил сонгох вэ гэдэг дээр хизээнээс эхэлж анхаарах хэрэгтэй юм бэ. Хэдэн настайгаас нь би анхаарч тэр чиглэл рүү чиглүүлэх хэрэгтэй гэдэг юм болоо. Одоо орчин үеийн боловсрол ямар болчихдоо. Тий, манай сургууль дээр болохоор би маш олон клубүүдийг ажилуулдаг. Одоо хүүхд одоо энэ дээр бол ерөнхий боловсролын одоо бага ангийн хүүхдүүдээс ялангуяа 3, 4 дугаар ангийн хүүхдүүдээс ахуулаад техник сэтгэлгээ, зохион бүтээх авиацийн хөгжүүлгүүднээс авт нисэх, усан загвар, роботын талын одоо дугуулангуудыг хичээлдэг. Тэгэхээр хүүхд ерөнхийдөө одоо бага сургуулаа төгсгöd одоо 6 дугаар анги, 5 дугаар ангиа төгсөд ерөнхий чигээ олоо авчдаг, чадваруудаа олоо авчдаг. Тэгэхээр инженер технологийн чиглэлээр ирээдүйд хамгийн эрэлттэй мэрэгжлэр одоо хүүхдээ буюу одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ чиглэлээр цаашдаа өөрийнхөө сонирхлыг төрүүлэх үед хүүхдийг жоохон тийм сониуц зантай байх хэрэгтэй. Энэ талын одоо дугуулган, секц, мэдээллийг бол хүүхдэд өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь тэдний гараараа юм хийх. 4, 5 дугаар ангиас нь л бэлтэж хэлэх юм шүү. Тэгээд тэр хүүхэд бол ерөнхийдөө дунд сургууль, ахлах сургуультай бол чадваруудыг олоо авчдаг. Тэгээ инженерийн чиглэлээр бол энэ чиглэлээр. Тэгэхээр өнөөдөр олон улсад бол хамгийн өндөр цалинтай, хамгийн одоо дэлхийн топ компаниуд одоо хайж байгаа мэрэгжил бол инженерийн технологийн чиглэлүүд байна. Монгол ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр энэ дээр бол бид нэр их сургуулиуд ялангуяа төрийн бодлого, эцэг эхчүүдийн бол хандлага бол энэ тал руу одоо чиглэх хэрэгтэй. Тийм учраас би сурагчдаас гадна ээж аав нар одоо ах эгчт нь одоо оюутан буюу одоо ажил дээр гарсан ах эгч нарт нь хандаж хэлэхэд одоо яг ерөнхий боловсролын ахлах сургууль сурж байгаа хүүхдүүдийнхаа мэрэгжил сонгох, их сургуулаа сонгох, за ирээдүйн мэрэгжил боловсрол гэж одоо юу яах вэ? Би ямар чадваруудыг олж аваад болохоо одоо жишээ нь хүүхдүүдийн хувьд бол 3-аас 6 мэрэгжлийг эзэмших шаардлагатай байгаа. Одоо бидний харж байгаа. Тэгээ энэ талд бол одоо зөвлөх үйлчилгээ мөн интернетээс хэвлэл мэдээлэлээс хамгийн зөв мэдээллийг одоо олж авах хэрэгтэй. Монгол хэл дээр бол харамсалтай нэг цөөхөн байдаг. Тэгэхээр энийг бол хэлэхээр байна. Тэгэхээр хүүхдийг бол одоо бага ангиас нэг анхаарах хэрэгтэй. Гол нь тэдний сонирхол, авиацийн ил гарах хэрэгтэй. Одоо ийм байж болно шүү дээ ганц зэрэг гүшээ. Инженер болоход за мэдээж математик те бусад физикч гэдэг юм уу энэ төрлийн хичээлүүдэд сайн байх ёстой гэсэн юм шаардлага автоматар тавигддаг штэ. За гэтэл бол өөрийгөө энэ хэмжээнд хүрч чадаагүй. Гэхдээ би инженер болохыг хүсэж байна. Би ирээдүйд хэрэгтэй мэрэгжлийг эзэмшихийг хүсэж байна гэд ерөнхий боловсролын сургуультай сайн бэлтгэгдэж чадаагүй хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ та? За энэ дээр ерөнхийдөө 3 асуудал байгаа. Хүүхдүүд бол инженер технологиор яагаад байхгүй нэг хвчлэн математик гэдэг бол одоо логикийн чухал хичээлтэй. Тэндээс одоо физик, хим, биологи гэсэн одоо энэ 3 байгалийн гоо сайхны хичээлүүд байхгүй. Эднээс хүүхдүүд шантарчдаг, жоохон зүрхшээгээд байдаг. Энийг ерөнхий боловсролын сургууль, ахлах сургууль, их сургуулийн 1-р курст их гоё
тэднэрт одоо их баярлахаар их заах хэрэгтэй, давуулах хэрэгтэй. Энэ дээр манай сургууль бол нэлээд онц. За энэний давуулчид хүүхдүүд айгүй их итгэл, урам одоо зориг ирээдүйд одоо би тгий гэжсэн, тиймийг бүтээ байгуулъя гэжсэн одоо компани ингээд төсөөлөгдө ороод ирчихдэг л дээ. За энийг бол шийдэж болно. Энийг манай сургууль дээр бол бид нэр маш сайн зөвлөгөө өгч чадж байна. Багш нарт нь сургалт хийж болж байна. Хүүхдүүдэд одоо зааж болж байгаа нэг өдрөөр үн төлбөргүй. За мөн хоёр дахь асуудал бол англи хэлний асуудал. Англи хэл гэхээс илүү олон улсын хэл гэж үзэх хэрэгтэй. Энэгээр бүх мэдээллийг авна. За гуравт нь хүүхдүүд хамгийн зөв мэдээлэлээ хүүхд болгонд компьютер, одоогийн гар утсыг компьютер гэж хардаг. Эндээс зөв мэдээлэл хүүхдүүд олоод авчих шаардлагатай. За энд бол хамгийн чухал зүйл бол эцэг эхчүүд, багш нар за мөн одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс зөв чиглүүлэх хэрэгтэй одоогийн хүүхдүүд. Тэгээ сургуулийн орчин их сайхан таатай байгаа. За энэ тохиолдолд бол одоо ямар ч асуудал байхгүй. Инженер технологийн чиглэлээр би ядаж Монголын нийт төгсөгчдийн 60% нь ороосоо гэж хүсэж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо би хүүхдүүдийг бол уриалж байна. Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгмөр байна. Тэгээд ирэхэд бол одоо Монголын болон гадаадын ихтэй сургуулиуд бол ямар ч асуудал байхгүй. Өнөөдөр хүүхдүүд гадаадын болон гадаадд сурах асуудал бол нэг ч тийм чухал асуудал биш. Тэгэхээр ялангуяа бакалаврын түвшинд энэ суур боловсрол мэдлэг мэрэгжлийнхаа суурийг олж авахд бакалаврын түвшинд ялангуяа гадаад дотоод ихтэй сургуулийн ялгаа бол арилж байна. Тийм учраас эцэг эхчүүд, сурагчид хамгийн зөв мэдээллийг олж аваад хүүхдтэй болон өөрсөндөө багш нар ч гэсэн ялгаагүй ерөнхий боловсролын ахлахангийн багш нар ялангуяа энэ тохиолдолд бол хүүхдүүдийг хамгийн зөв чиглүүлээд Монголд болон олон улсын түвшинд ажиллах чадвартай инженер, технологийн болон бусад мэргэжлэр хүүхдүүдийг бэлтгэхэд Монгол хүүхдүүд бол дэндүү авьяастай, чадвартай, хамгийн гол нь тэдэгт итгэх, итгэл, сонирхлын төрүүлэх шаардлагатай гэсэн үгийг хэлээд одоо ярилцлага дуусгая. Ярилцлага авсан өрсөнд их баярлалаа. За баярлалаа танд. Тэгэхээр хүүхдүүдээ ямар мэрэгжил сонгох вэ гэдэг дээр нь туслах гэж байгаа бол та ганцаар өгшин лекцийг бас ирж сонсч болох юм байна.